Сайн байцгааны эрхэм мөндөд үзэгчтэй та бүхэнд спортын сонь сайхан түүхэнд болсон үйл явдлуудыг ярьдаг. Болсон явдлууд маань хүрэхэд бэлэн боллоо. За, дахиад өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. За ээлж дугаарын мэнд хүргэе. Тий. За өнөөдрийн сэдэв бас маш сонирхолтой түүхэн те. Аа. Бас зөвхөн Америкийн нэгдсэн улс төдийгүй тэр дэлхийн дахинд ер нь олимпийн түүхэнд хамгийн тодор үлдсэний гайхалтай түүхийг ярих чашиг байна те. Тийм шүү дээ. Энд чинь юу юм бэлээ? 20 дугаар зууны одоо хамгийн одоо спорттой холбоотой хамгийн гайхамшигтай үйл явдлын одоо нэгээр нэрлэгддэг юм бэлээ. Бүр яг нэг 100-ны турш. Тэгэхээр энэ бол ихэнх хүмүүс сонссон байж магадгүй. Гэхдээ яг хоёлоо ярихдаа тухайн үйл явдлаас гадна нөхцөл цаг үе аюу олон зүйлийг ярих учраас бас сонирхолтой хаа гэж найдаж байна. Нэр нь хүртэл Miracle on Ice. Мөсөн дээрх гайхамшиг. За. Өсгөө. Чи яг жинхнээсээ хариулаарай. Чи гайхамшигт итгэдэг үү? Энийг үзээ итгэсэн. Ер нь итгэдэж шүү дээ. Ер нь боломжгүй зүйл үгүй гэдэг юм чи ер нь амьдрал дээрээс ч тэр мөн дээрээс нь спорт дээр ялангуяа хамгийн батлагддаг те. Спортт үнэхээр боломжгүй зүйл гэж байхгүй гэдэг одоо хүртэл хүмүүс баталсаар байна. Одоо баталсаарч байх. Тийм те. Тэгээд бидний одоо зөвхөн спорт гэхээс илүүгээр гоё зүрх сэтгэлч гэсэн айгу дулаахан байдаг шүү дээ. Ер нь тийм ч болохоор хүмүүс ер нь спортыг дэлхийн нийтээр үзэх сонирхолтой байдаг бах те. Өөрийн хүний одоо хэл хязгаарыг давж чадах те. Хүний одоо хамгийн одоо оргилцэг юу гэж чадахыг одоо хүмүүс харах туртай байдаг учраас спорт туртай байдаг гэж би боддог шүү дээ. За хоёлоо сэдвэргээ орё доо. 1980 оны өвлийн олимпиад тохиолдсон үйл явдал байгаа. Америкийн нэгдсэн улсын коллежийн одоо тоглогчдоор шигшээ бага бүрдүүлсэн хоккей шигшээ баг тухайн үедээ дэлхийн одоо номер 1 гэж хэллэгдэх одоо шигшээ багийн өдөөс ер нь бол тулсан хэлэгдэх биш угаасаа хэлэгддэг те бүр тэрийг баталсан аимшигтай баг байсан ч орсон юм баг. Тий. Тэгээд яг тэр тоглолт ерөөдөө илүү хоёлоо ярилцсан. Гэхдээ хоёлоо энэ тоглолтыг ярилцахаас өмнө ерөөдөө олимпийн талаар тухайн цаг үеийн талаар ярилцаа гэж бодлоо. Олимпийн наадмыг зохион байгуулна гэдэг бол тухайн улс орны хувьд маш олон одоо төрлийн ийм давуу талтай асуулт тал бол яг мэдэж байдаг. Гэхдээ хоёлоо ярилцсана. Давуу талыг эхлээ ярих юм бол дэлхийд өөрсдийг харуулах боломж гардаг те. Шууд дамжуулагдаж байгаа. Маш олон төрлийн спорт. Маш олон тамирчид ирдэг. Хэдэн зуун тамирчид, хэдэн зуун арын албаныхан. Тэгээд яг тэр одоо дэлхийд өөрсдийг харуулах боломж гэдэг нь тухайн улс өөрийнхөө ер нь бол бяр чадлыг харуулчихж байгаа байхгүй. За ингэж ярингууд шууд ийм өрсөлдөд орж иж байгаа те. Америкийн нэгдсэн улс, Оросын албаны улс одоо Совет Юнион те. Дөлөд бод улс те. Энэ хоёрын спорт гэлтгүү, спортын өрсөлдөөн гэлтгүү улс төр нийгмийн өрсөлдөөн маш амаргүй цаг үе байсан те. Би биентэйгээ ямар амар өрсөлдөг үлээ те. Энэ хоёрын өрсөлдөөн болгоно хүмүүс үзэхдээ улс төр буюу одоо улсын хөгжил юугаар нь харж үздэг байсан учраас энэ хоёрын өрсөлдөөн ямар ч спортод амар байсан. Тий. Тэгээд олимпийг зохион байгуулна гэдэг бол бүр одоо яг энэ цаг үед энэ хоёр улсад бол маш одоо хамааралтай чухал зүйлсийн нэг болчихж байгаа. Адаглал дэлхийд дахинд өөрсдийнхөө соёлыг өөрсдийнхөө одоо бэр чадлыг ер нь харуулж байгаа гэсэн үг. За хоёрдугаарт улс орны нэр хүнд те яг саяны хэлсэнчлэн эдийн засаг эсвэл улсын тэр бүтц гэдэг юм уу те яг тэр зүйлсээ ч гэсэн давхар бас харуулчихж байгаа зөвхөн энэ тэмцээнээс гадна 3 дугаарт эдийн засгийн ач холбогдол энийг хоёр талаас нь харах боломжтой. Мэдээж олимп зохион байгуулж байна гэдэг нь маш олон одоо хэдэн зуун мянган хэдэн мянган одоо тамирчид ирж гин тэрийг дагаад арын албаныхаа ирж гин жуулчид ирж гин үзэгчнэр ирж гин тухайн улс оронд өснө л дөө. Гэхдээ нөгөө талаараа эдийн засгийн хувьд бас айгүй хэцүү байдгийг одоо бид нэр Грекийн олимпийг мэднэ, Бразилийн олимпийг мэднэ шүү дээ. Риогийн олимпик гэдэг. Ягаад тэгэхээр бодоод үзэхээр хүмүүс ч гэсэн ярьдэн шүү дээ. Олимпиад зориулж барьсан стадион, олимпиад зориулж барьсан талбай. Дараа нь зүгээр л нэг улсын тэмцээн болно шүү дээ. Байя гэхэд нэг Азийн аварга боллоо. Байя гэхэд нэг Европын аварга болно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр маш өндөр хөрөнгө оруулалтаар боссон тэр одоо барилга бүтээн байгуулалт ер нь бол гаргасан зардлаа маш урт хугацааны ер нь бол баг хөрөнгөнд төгжиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тухайн улсад бас нөгөө талаараа сөрөг талаараа бас нөлөөлөх боломжтой байна. Дөрөвтг нь үндэснээ бахархал эв нэгдэл. Олимп өөрөө ямар вэ? Улс орнууд яаж нэгддэг вүлээ? Тэгэнгүүтээ улс орноос гадна спортынхан бас яаж нэгдгийг үзүүлдэг. Зөвхөн улс орон гэлтгөө. Хоёр өөр улсынхан чинь өрсөлдөг ч гэсэн тэмцээнд дуусны дараа яаж гоё нөхөрсөг байдаг гэдэг ч юм уу те.
За 5 дугаарт нь болохоор спортын хойч үе буюу ирээдүйд одоо залуучуудаа ер нь бол энэ спортоо энэ гайхамшигтай зүйлсийг л өвлүүлж байгаа. Хоёлоо нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шүү дээ. Спорт өөрөө хүний одоо сэтгэл аягүй дулаахан байдаг. Тэр дулаахан мэдрэмжийг л ер нь бол одоо өвлүүлж байгаа бас нэг хэлбэр л дээ. Яагаад энийг ярьж ийнвэ гэхээр 1980 оны өвлийн олимпийг Америкийн нэгдсэн улс зохиосон. Зуны олимпийг нь зөвлөлт холбоот улс зохиосон. Үүний дараа 1984 оны зуны олимпийг Америкийн нэгдсэн улс зохиосон. За ингээд харах юм бол түрүүний чиний хэлдгээр Америк болон зөвлөлт холбоот улс тухайн үедээ ямар их өрсөлдөөнтэй бас ямар их пиар чадaltaй байсан нь нэр харагдаж байгаа. Хоёр олимпийг ингээд 4 жилийн зайтай зохионо гэдэг бас л асар том чадал шүү. Тий. Америкийн нэгдсэн улс бол тухайн үед аргагүй л дээ. Тий. За цаг үеийг нь яриад үзэх юм бол бас улс орны нөхцөл байдал бол энэ хоёр улсын хувьд хүдэн дайны уур амьсгалтай цаг үе байсан. 1947 онд ерөнхийдөө хүдэн дай эхэлсэн гэж үздэг юм байна. Яагаад тэгэхээр 2 дугаар дайнд дуусаад 2 дугаар дайны дараа энэхүү хоёр улс маань ерөнхийдөө маш олон зүйл дээр өрсөлдөж эхэлсэн. Улс төр, тэ? Технологи, цэрэг, одоо спорт, тэгээ өөр өрсөлдөж болох бүхэл юмар өрсөлдөж. Эдийн засаг, газар нутаг гээл те. Маш олон зүйл төр өрсөлдсөн л дөө. Тийм. Гэхдээ яг энэ цаг үеийн бас одоо ингээд харахаар заримдаа онсон талууд ч байдаг. Маш олон нээлтүүд гарсан тий. Өндөрлөгтний түүхэнд. Ер нь бол тэгж ярьдэж штэ яг спортоос халихад бол тий. Дэлхийн дайнууд хүдэн дайн болон ер нь 20 дугаар дайны 1-р дайны дэлхийн хөгжлийг 100 жилээр хордсуулсан гэж ярьдэж штэ ер нь. Тий. Адаглал Оросууд хамгийн анх сансарт Гагарин нислээ. Тэгсэн чинь араас нь дүүл саран дээр хөл тавьсан гэл тий. Гэх мэтчлэн одоо тэр өрсөлдөөнөөр ярихад л энэ хоёр улсын өрсөлдөөн амар байсныг ер нь харуулж байгаа байхгүй. За тэгвэл спорттой холбоод нэг жишээ ярих юм бол 1979 онд Афганистанд зөвлөлт холбоот улс цэргээ оруулаад төрийн бодлогот нөлөөлж эхэлсэн юм байна л та. Тэрийг нь одоо Америкийн нэгдсэн улсын тэргүүтээ улс орнууд ер нь бол одоо баруун талын одоо барууны Европ ерөөхдөө Америктай илүү ойр, зүүн талын Европууд нь болохоор зөвлөлт холбоот улстай илүү ойр байсан юм. Тэгээд Америкийн нэгдсэн улс тэргүүтээ улс орнууд эсэргүүцсэн байгаа. Хэрвээ та нар цэргээ буцаагаж татахгүй бол бид нэр та нарын зохиож байгаа 1980 оны тэр зуны олимпиад ч оролцохгүй шүү гэдэг бойкотлно гэж бүр мэдээлэл хийсэн байгаа. Тэгэд 1980 оны зуны олимпиад Америкийн нэгдсэн улс тэргүүтээ бүр 60 гаруй орн оролцоогүй юм байна. 60 гаруй улс орсон. Амар их тооштой. Тэгэнгүүт энэ чинь нөгөө спортын нөгөө олимпийн түмэнд төхөр нь бол хамгийн том бойкот гэж яригддээ шүү дээ. Маш олон орнууд оролцоогүй гэдэг. Ер нь бол бараг л нөгөө нэг зөвлөлт бод улстай хамааралтай орнууд орцсон юм шиг тийм олимп болдог гэж шүү дээ, тий. Тэгээд тэгэнгүүт нь 4 жилийн дараагийн зуны олимп 1984 оны зуны олимпиад Америкийн нэгдсэн улсад зохиогдод зөвлөлт холбоот улс тэргүүтээ 16 улс орн бас контр хийсэн. Одоо нөгөө сөрөөд буцаад бойкотлцсон. Тэгэхээр энэ хоёр улсын одоо үйл явдал зөвхөн нэг спортоор хэмжигдэхгүй бүр улам л дээшээ болцсон явж байгаа байхгүй юу? Цагийн үед тийм. Тэгэхээр ч өнөөдрийн сэдв бол яг одоо энийг ярьж байгаа гол шалтгаан болохоор зөвхөн энэ бол хоёр багийн зүгээр нэг коллежийн оюутнууд гарч ирээд Оросын одоо дэлхийн томчуудыг хоцсон тийм бишээ. Цаг үеийн энэ хоёр улс нь өөрсдөө маш том асуудалтай, маш том юм одоо бие биенийхээ дээр гарах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэр нөхцөл байдал дээр үүссэн учраас улам одоо энэ үйл явдлыг дэвэргэсэн гэж одоо хэлж болно шүү дээ. За тиймдээ ч энэ үйл явдал нь өөрөө түүхэнд бас тодор бичигдүүлж байгаа тий. За тэгтээ саяны одоо нэг бойкотлсан хэсэг болохоор хэсгийн одоо 1980 оны яг одоо өвлийн олимпийн үеэр хараахан болоогүй байсан үйл явдал. Тэгэхээр одоо 1980 оны Америкийн нэгдсэн улсын зохиосон өвлийн олимп бүх одоо том улс гүрнүүд оролцсон асуудал оролцсон. За зөвлөлт холбоот улс 1964-өөс 76 оны хооронд 4 олимп дараалаад авраг авцсан байсан шгшээг хоккей шгшээг. Тэгээд эсрэг талд нь түрүүн хэлээл байгаа те манай одоо өнөөдрийн сэдвийн эзэд коллежийн багаар өдөр бүрдүүлсэн Америкийн нэгдсэн улсын шгшээг ер нь бол айгүй эргэлзээтэйгээр орж ирсэн. Зөвлөлт холбоот улсын үед баг 90-с дээш хувьтай төрүүлэх магадaltaй байсан. Бусд орныг оролцуулсан ч гэсэн шүү.
Швед, Финлянд Тийм. гэхдээ томчууд байгаа. Томчууд орсон ч гэсэн тий. Канада байгаа. Гэхдээ 90-с дээш хувьтай. Америкийн нэгдсэн улсын хувьд болохоор төрөлх магадлал тэг. Яагаад вэ гэхээр энэ Америк нэгдсэн улсын шишээ баг бүрдүүлэлт нөр хамгийн хожимдч одоо бүрдүүлсэн бүрдүүлэлт болж байгаа юм л да. Энийг ярихаас өмнө яагаад коллежийн шишээ багийг оруулсан бэ гэж хүмүүс гайхчих магадгүй тий. Тухайн үед 80 оноос өмнө олон улсын олимпийн орноос ийм шийдвэр гаргадаг байсан л та. Барууны орнууд. Барууны орнуудыг олимпиад оролцоход мэргэжлийн тамирчдыг оролцуулдаг байсан ялангуяа багийн спортод. Энэ яагаад вэ гэхээр одоо мэргэжлийн тамирч олимпиад оролцохгүй зөвхөн сонирхчдын хүрээнд барууны орноос оролцуулна гэд. Тийм ч утгаараа мэргэжлийн одоо том лигүүдийн тамирчд биш коллежийн оюутнууд тамирчлан оролцдог байсан. Тэгэхээр бид нар бол юу мэдэн ч тэ NBA тамирчид оролцдог байсан те дандаа NCAA-ийг ордог байсан шиг яг энэ дэжлэхэн коллежийн тамирчдыг бүрдүүлж оролцоосоор аргагүй болсон бай те. Ингээд өвлийн олимп болохоос одоо өвлийн олимп 2 сард болж байгаа шүү дээ. Болохоос 7 сарын өмнө буюу 79 оны 100 энэ багийг бүрдүүлсэн байгаа те. Маш одоо 7 сарын өмнө бүхэл бүтэн олимпиад оролцож байгаа багийг бүрдүүлнэ гэдэг чинь өөрөө бас ямар одоо хожимдсэмлээ энэ 4 жилийн циклд болдог энэ спорт төр 7 сарын өмнө бүрдүүлнэ тэгэхээр энэ баг ямар хурд хугацаанд бүрдсэн одоо ингэж баг болж ажилласан бүрдсэн. Энэ бол бүхэн одоо удахгүй ярих манай дасгалжуулагчтай холбоотой байх тийм ээ. Тий. Тэгээд саяны бүрдүүлсэн баг маань ерөөсөө дундаж нас нь 21 настай. Тий 21 настай. 21 настай. Зөвлөлт толгойд улсын хувьд яг дундаж нас нь 27 гэж гардыг билээ. Гэхдээ яг нөө нэг талбай дээр одоо ихэвчлэн минутыг өнгөрүүлдэг туршлагатай тухайн үеийн шилдэгүүдийн нас бол аль хэдийн 31 настай байсан. Тэгэхээр бүхэл бүтэн 10 насны зэрэг нэ тэ 31 гэдэг бол ер нь бол спортын бас айгүй гоё нас шүү дээ. Яг эд үе дээр эд насан дээр туршлагатай бол туршлагатай тий. Тийм өстө туршлага бол юу вэ? Бүхэл юм байдаг. Яг тэр одоо спортын 90 дээрх нас бол яг зөвлөлт толгойд улсын гол тоглогч бүгд яг одоо байсан гэсэн үг. 28, 31, 33 гэлтэй. За зөвлөлт толгойд улс дээр нэг зүйл хэлэхэд яагаад энэ зөвлөлт толгойд улсыг онцолж ингэж яриад байна гэхээр хоккей багийг онцолж яриад энэ багийг хойцноор яагаад ийм амар агуу түүх гэж яриад гэхээр ингэж ярихаас аргагүй. Учир нь юу гэхээр 1960 оны өвлийн олимпиад оролцохдоо зөвлөлт толгойд улс олимпик хүрэл медаль хүртсэн. За тэгэхэд хүрэл медаль хүртсэн гэдэг чинь хагас шишэд нэг хожигдсон байгаа байхгүй. За тэрнээс хойшоо 64 онд алтан медаль хүртчихснээс хойшоо 4 дараалж алтан медаль хүртээд тэгтээ ерөөсөө нэг ч хожигдол хамсаагүй олимпиад тоглолтод. Тэр амар баг байсан гэдэг нь ч бас нэг бүхэл бүтэн 4 жилийн цикл буюу 16 жилийн турш нэг ч багт хожигдоогүй. За тэгтээ бүр 27 хожил. За нэг хожигдол нь саяны 60 оны хожигдолтой 27 хожигдолтой нэг гин тэнцээтэй. Ингэж явсан байгаа. За тэгтээ бүр энэ амар доо энд 27 тоглолтонд 175 гол авахтаа ерөөсөө өөрсдөө халах 44 бөмбөг алдсан. Тэгэхээр зөвлөлт толгойд улсын энэ багийн ямар хүчтэй байсан тий хаалгач толон шишээ багууд ямар хүчтэй байсан олон улсын тоглолтуудад ямар аимшигтай байсан гэдэг нь бүгд мэдчихэж байгаа. За тэгээд энэ үйл явдал дээр ч гэсэн Америк нэгдсэн улс ч гэсэн тий өөрсдөө нутаг дээрээ зохиож байгаа тэмцээнд мэдээж алтан медаль авах гэсэн тий. Гэхдээ энэ бүх одоо тамирчид алтан медаль авах зорилготой оролцоогүй. Тий амжилттай оролцъё. Тий. Тэгтээ тийм алтан медаль биш юм аа гэхэд ямар ч гэсэн бидний Америк нэгдсэн улс амжиг гэдэг мэдрүүлэл гэж орсон юм шиг байна тий. Тэгээд олимпийн өмнө бас тоглолт хийдэж шүү дээ. Тэрэн дээр бол нэлээд олон зэрэгтэй хожигддаг. Бас тамирчид нь бэртдэг тий. Тий, бэрт. Одоо бидний нөө сайн мэд түрүү хэлдэг шиг Miracle гэдэг кино байдаг шүү дээ. Кинон дэр бас айгүй гоё гаргаж өгсөн мэт чинь. Мэдээж нөгөө нэг спортын кинонууд бол баримтат кино биш. Гол үйл явдал байгаа. Баг зэргийн уран сайхны хэтрүүлэг бол байна, уянгийн халилт байна. Гэхдээ үндсэн үйл явдал бол тэр чанжин шонгон бол ер нь бол байж идэг гэж бол хараад байдаг байхгүй. Тэгэхээр энэ киног үзэх юм бол бас тухайн цаг үеийг тодорхой хэмжээнд бас мэдэх болоо гэж бодоод байгаа. Чи нөгөө нэг санд штэ. Нэг амар гоё өстэй гараад идэв штэ. Амар шиг ингээл нэг урт өстэй. Гол дүртэн Картраас тоглосон тий. Үнэхээр гоё кино. Энэ кинон дээр бас угаасаа юуг нь яг хэлсэн чинь жанжин шоуны алдагдуулаагүй. Үндсэн үйл явдлууд нь бүгдийг нь оруулсан, тамирчдын нэр юу юм бүгдийг нь оруулсан. Тэгээд гол нөгөө нэг дэлхийд топ болж зүйл моментуудыг оруулсан юм гайхалтай кино. Яг хоёлоо одоо ярихад бас тэрэн дээр жишээ олгоод яриад байх тий. За, Америкийн нэгдсэн улсын дасгалжуулагч Herb Brooks ерөнхийдөө зөвлөлт холбоот улсын тактикийг нэлээд судалсан байна. Тэгээд багийн тоглолтоо Европ маягийн жоохон хурцтай тоглолт руу шилжүүлсэн. Тэр нь бас хамгийн одоо төлхөөр өөрчлөлтүүдийн нэг байсан гэж ярьдаг. Ер нь бол холсон гэж ярьд юм билээ тий. Зөвлөлт холбоот улсын тактикийг Европын урдад тактик хоёрт нь холиод гараад ирсэн гэж ярьд юм билээ. Тэгэхээр
өөрсдийн одоо сурсан тэр зүйлсийг л эвдсэн байна л та. Зоригтой байна. Тий. 7 Тэгээ сарын 7 сарын хугацаанд тий. хоёлаа нөгөө Ямаки дээр ярьжсэн шүү дээ. 4 сарын өмнө л нөгөө Ямакийн гарууд шгшааг бүрдүүлээ орсон. Гэхдээ тэр зүгээр оролцох гэж л орсон л та. Гэхдээ энэ бол ер нь бол амар тий. нутаг дээрээ зохиож байгаа Олимпийн том гүрний хувьд ярьж шүү дээ. Нутаг дээрээ зохиож байгаа том гүрний хувьд амжилттай оролцъё гэхэд 7 сар гэхэд бол бүр хитрхи богино. Тэгээ эн чинь үнэхээр богино. бүр багийн спорт тий. За нэг хүн бол бас үнэхээр хичээд 7 сар байж болно. Гэтэ нэг хүн ч хэцүү шүү дээ. Тэгэхээр бүхэл бүтэн багийг өөрөө зангидахад ямар хугацаа орох вэ? Систем суулгахад ямар хугацаа олох вэ? Тэрийгэ дахиж баталгаажуулж бэлтгэхэд ямар хугацаа олох вэ? Тэгээ доор ээж олон улсын багуудтай хэд хэдэн тоглолтууд хийж өөртөө алдаа оноогоо туршин тий. Тэгэхэд 7 сарын хугацаанд бэлдээд Олимпиад ингэж оролцоод алтан медаль авах гэдэг л амар л та. За тэгвэл алтан медаль хүртэл юу болвоо? Олимп эхэллээ. Олимпийн форматыг тайлбарлахад тухайд 12 баг оролцсон. 6-6-аараа 2 хэсэгт ороод тэгээд хэсгийнхаа бүх багуудтай нэг тоглолтыг хийж байгаа. Тэндээсээ нэг хэсгээс тус бүр 2 баг гараад 4 баг гарч ирнэ. 4 баг гарч ирэхдээ болохоор юу юм бэлээ? Хэсэгтээ тоглосон багтайгаа тоглохгүй. Нөгөө 2 багтайгаа тоглосон. Гэхдээ хэсэгтээ багт тоглосон тэр багтайгаа одоо хэсгээс хамт гарч ирсэн багтайгаа тоглосон тоглолт нь тэр оноонд орчиж байгаа. Буюу 2 хэсгээс гарч ирсэн 4 баг маань нэг хэсэгт дахиад орчиж байгаа гэсэн. Тэндээсээ тойрж одоо би битэйгээ тоглоод хамгийн их оноо авсан нь төрүүлдэг гэж үздэг юм байна. Айгу бас сонирхолтой юу хэлээ л дээ, формат хэлээ л дээ. Тэгээд манай 2 баг тоглолт эхэллээ, хоорондын тоглолт нь. Энэ хоёлаа хэсгээс гараад ирсэн. За. Эхний үед зөвлөлт холбоод улс Америк нэгдсэн улс хоёлаа 2-2-оор тэнцсэн байгаа. 90 маань утсан. Амар тоглолт. Тий. Ер нь бол 2-2-оор тэнцэхтэй бүр ээлж оноо авсан тий. Эхлээд Орс игээд 1-0, дараа нь Америк игээд 1-1. Дахиад Орс игээд 2-1. Ингээд Америк игээд 2-2. Бүр үнэхээр тэр тоглолтын ритм бол үнэхээр өндөр. Яг би киноноос л яриад байна л та. Нөр тоглолтын ритм өндөр, тамирчны ритм өндөр тий. Ингээд 2-2 болоод тэнцэхэд юу Америк нэгдсэн улсын гол нэг тоглогч бэрцсэн. Тэгтээ тэр хүн бэртэл байгаагүй. За тэгтээ тэр тоглогчийг эргээд 3 дахь үед оруулаад тэргээд тэгэхэд бол хүмүүс юу н гарч ирэхгүй байх гэдэг эмзэглэлтэй орж ирсэн бэл. За ингээд 2-2-оор ихний хагас өндөрлөө. За тэнцлээ. Ер нь бол тэгэхэд зөвлөлт холбоод улсынхан ботсон болов. Өөр байна гэхэд мэдэрсэн багт тий. Тэр мэдэрч та 2-2-оор өмнөх тоглолтод нь дүүл бодос чи ер нь бол уншаа хийсэн шүү дээ. Тэгэхэд 2-2-оор тэнцээд ороод ирэхээр ер нь л ямарч баг шоконд орно л. За нэг юм жоохон юу бодол төрсэн баг те. Энэд яагаад вэ? Өөр юм тагил те. 2 дугаар үе зөвлөлт холбоод улс нэг тийгэр илэрхсэн. Буюу тоглолтын дооны харьцаа 3-2 болж. Одоо тэргүүлж ирсэн. Хоккей 3-2 тоглолт те. За 3 дугаар үе дээр болохоор Америкийн нэгдсэн улс 2 гол хийсэн байна. 2-ыг хийгээд 2 тийгэр тэргүүлсэн. Тэгээд тоглолт нь 4-3-аар өндөрлөж байгаа. Тоглолтын төгсгөлд кинон дээр бас гардаг. Бас алдартай нэг хэсэг байдаг. Бичлэг YouTube дээр шигсэн бичлэг байдаг те. Тайлбарлагч нь та гайхамшигт итгэдэггүй тимээ гэж тоглолт дуусаад талбаараа бөөнөрөө шуураад гараад ирдэг. Тэр мөч бол ёо бүр тасархай мэдрэмж. Ер нь тэр хэлсэн үгнээс чинь шалтгаалаад тэр одоо тэр чинь юу лээ? Ямар телевиз юм бэлээ? ABC телевизийн сэтгүүлч Al Max гэдэг хэрхэн хэлсэн үг байхгүй юу? Та гайхамшигт итгэдэггүй тимээ төлсөн сүүлийн секунд яг дуусгаад тий. Тэгээд хэлсэн чинь хүмүүс бүгд тимээ гэж орилол яасан чинь яг бүгд ингээл бүгд гарч ирэлээд яг энэ нөгөө нэг гайхамшигт гэдэг үгнээс нь талаад энийг гайхамшиг мөсөн дээрх гайхамшиг гэж нэрлсэн. Ийм алдартай үйл явдал болсон байгаа тий. Маш сэтгэл хөдлөх юм. Одоо ч ингээл саяхан киног үзсэн учраас чанд хүртэл мэдрэгдэж шүү дээ. Тэр гайхалтай тэр 3-3 болоод тэнцэж байгаа тий. Тэгэхээр Орос юу болоо тий 3-3 болоод тэнцгэдэл сүүлийн оноог авах бол үнэхээр хэцүүсэн. Гэхдээ сүүлийн оноо аваад Америк нэгдсэн улс сүүлийн тоглоо хийж оноогоо аваад тэр нь гэхдээ бас Америк нэгдсэн улсын үнэхээр сайн бэлдсэн хувилбараар явж авч байгаа оноо л тэр жоккоч нэг оноо авч ямар хэцүү лээ. Амар шүү дээ. Тэр яг зовдсон шүү дээ. Ер нь бол зодлон болд юм байлээ шүү дээ. Тэр юу зодоо тэр чинь бүр жинхэнэ алаан болж байгаа юм ер нь. Тэр оноогоо авчаад хамгаална гэдэг чи өөрөө бүр амар хэцүү тий. Тэнцчээр хэцүү тий. Тэнцчүүд сэтгэл санаа юм чинь Орос ч ямар өөр өндөр чадвартай байлаа. Сүүлдээ бүр Орос Албаны улс зүйл биш Орос гэж яриад байгаа. Зүйл бодулсаас ингээд үнэхээр чадварлаг тоглож оноох чадвартай мэдж байгаа учраас за Америкийн нэгдсэн улсын тэр хаалгачийг бол үнэхээр дуртай гаргадаг тий. Йоо үнэхээр аимшигтэй. Тэр хаалгачийг яаж бэлдсэн ч гэсэн өөрөө гаргадаг тий. Ер нь бол маш олон хугацаанд бэлдсэн. 2 хаалгачтай.
яг тэр бас кинон тэр л гардаг юм л та тий. Хоёр хаалгачтай. Тэгтээ энэ бол хоёр хаалгач нь бол бос явдлаа. Харин хэлсэн үг нь бол яг боддоггүй мэдэхгүй байна. Эхний хагас дуусаад орж ирдэж 2 гол алдчихж байгаа шүү дээ. Суу гэдэг байхгүй коуч нь. Суу одоо чи гарахгүй хүсч яагаар гардаг гэдэг гэсэн чи чамааг 2 оноо алдуулах гэж би талбай дээр гаргаагүй шүү. Суу гэдэг чи би тэгээ энэ бүхний юу яахын төлөө сүүлийн мөчд гарахгүй төлөө би юм бэлтгэл хийсэн юм уу гэдгсэн чинь чи чадах юм уу гэдгсэн чи би энэ ч төлөө ирсэн юм биш үү гэдэг тэгвэл гараа. Яа тэгэл гарсан нөгөө ч амар цогцолтод хааж байгаа юм да тэрэл. Амар тий. Амар. За тэгээд энэ тоглолтод хоцсноороо ер нь бол авраг авсан тодорхой болоогүй л дээ. Тий. Ягаад тэгэхээр нөгөө нэг бусад багтайгаа нэг тоглолт хийх үлдсэн байсан. Америк нэгдсэн улс Финляндийн шгшээгийн эсрэг тоглолт хийсэн. Ер нь бол хамгийн дээд оноогоо үзэхэд бол тий. Тий, хамгийн дээд оноо. Ер нь бол хоцсон шууд алт медаль авах байсан уу? Тий, хожоод алт медаль авч. Тэгээд Финляндийг хоцсон. Финляндийг хожоод алт медаль авсан бол зөвлөлт холбоот улс Шведийг хожсон тий. Шведийг хожоод тэгээд оноогоор ялч Америкийн нэгдсэн улсын доор байгаа учраас мөнгө медаль дээр буусан байгаа. За тэгэл тухайн үед ер нь бол боо юм болсон дөө. Ингээд шуурсан тий. Ингээл одоо бид нэр ингээд судлаад ярихад бол одоо хүртэл яг тэр одоо мэдрэмжинд ер нь байлаа шүү дээ. Ингээл тэр үеийн мэдээллүүдийг уншаал бичлэгийг үзэхээр яг л тэгэхээр одоо тухайн үед байсан тухайн тэр тоглолтыг үзчихсэн хүмүүс бол тий тэр цаг үед амьдарч исэн хүмүүст бол бүр илүү одоо гоё мэдрэмж байсан баха. Одоо Америк нэгдсэн улсын явдал. Энэ цаг мөчөөс эхлээд 80-аас хойшоо ер нь бол өвлийн спорт тэр дунд хоккей спортод бол Америк нэгдсэн улс зүйл бодлолс болон одоо Финланд гэж мэттэй дэлхийн шилдэг бол өндөрөөр үнэлэгдэж одоо хүртэл одоо хамгийн топ түвшний багууд тэрээр явж байгаа шүү дээ. 80-аас хойшоо гаргасан шийдвэр нь болохоор гэхдээ яг энэ дүрмээс өөрчилсөн. За миний хэлдэг коллежийн буюу мэрэгжлийн тамирчдыг оролцуулах уу гэдэг заалтыг байхгүй болоод энэс хойшоо бол ер нь дандаа мэрэгжлийн тамирчид оролцож болохоор болж олон улсын олимпиараа зөвшөөрсөн юм билээ. Тий. Тэгээд тэгтээ Америк нэгдсэн улс одоо хүртэл дахин авраг аваагүй. Тий аваагүй. Зөвхөн толбод ус гэж болоод байхгүй. Тэгээд Оросын албаны ус тэгээд сүүлдээ эдэр чинь нөгөө нэг олимпийн цагаан дүгэнд орж морол явж исэн. Тэгэхээр бас бусад одоо нөгөө Канада эдэр гэсэн улс орнууд бас нэлээд хүчтэй орж ирээд бичигддэг. Тий. Тэгээд энэ үйл явдал бол түрүүн эхлэлд хэлсэнчлэн 20 дугаар зууны спортын хамгийн шилдэг үйл явдлуудын нэг бай. Яхахгүй мó. Үн яхахгүй мó. Олимпийн наадам чинь ер нь бол одоо надаар хэлэхгүй бүгд л мэдчихэж байгаа л тий. Дэлхийн хамгийн өндөр формтой, хамгийн шилдэг тамирч төрсөлддөг тий. Тэгээд тэр тухайн 4 жилийн циклийн буюу тухайн үе гэж ярив тий. Үеийнхээ хамгийн шилдэг улс орн аль нь вэ гэдэг тодорхойлдог тэмцээн тий. Тэгэхэд ингэж Америк цус 0% за арайч 0 биш байх тий. 0 100-ны 1000-ны ч юм уу тий. 0.0 1000-ны хувьтай баг 90 гэр давсан хувьтай багийг ингээд ялаад авраг авчнаа гэдэг бол өөрөө амар том түүх. Энэ явдлын дараагаар ахлах дасгалжуулагч энэ ялалт бол угаасаа Herbrooks гэдэг одоо коучлоо шууд хамаартай тий. Өөрөө коллежийн яг энэ үнэнд намтруул маш өргөн баялаг энэ явдлыг энэ одоо олимпийн авраг авснараар бүр нэр хүнд маш өндөр өссөн. Тэрнээс өмнө бол коллежид маш олон жил дасгалжуулагч байсан. Босник сургуулийн одоо хоккейн багийн дасгалжуулагч байсан. Тэгээ өөрөө бас шин зүйлд их дуртай байсан. Бас өөрөө их оронч хүн байсан тий. Америк нэгдсэн улсыг би ямар ч орны доор оруулахгүй нэг зүтгэсээр байгаа тавсан юм агуу ярих юм байгаа тий. Бас ийм дасгалжуулагч нарын өөрсдийн ийм мотивашн ийм юу хүсэл одоо ийм ирмэлзэл гал байдаг учраас ингэж багийг бас авч явж байгаа шүү дээ. Тоглолтын дараа бас ингэж ирсэн байгаа. Багийнхандаа. Биш ээ, тоглолтын өмнө. Та нар бол хоккей дээр тоглоор ирсэн. Та нар бол эхлээд энэ чинь ингээл тасгалжуулагч бол ингээл янз бүр ажилладаг шүү дээ. Тамирчтайгаа нэг даун олгоол, нэг ингээл сэтгэлийн өргөөл, нэг ингээл дундчаар өрөөл, нэг ингээл химлийн барайл, нэг болохоор бүр амар дэмжээл те. Ингээл янз бүр үздэг шүү дээ. Яг өмнөх тоглолтууд дээр болохоор амар бүр байхгүй болтон доош нэгээл те. Ингэж тоглох гэж байгаа бол та нар нь болцгоо. Би ийм зүйл та нар хийх гэж энэ тавьчирсан биш зүгээр нэг коллежийн нусгаж жаалууд байж олимп тоглоод өөртөө та нар од гэж болоо. Яг ингээ хэсгийн тоглолтууд амар кожод явуулсан чинь нөгөө хэвлэл мэдээлүүд амар шаагаал те. Юмстай амар гүцтэй хожиж ийн мод чинь гэсэн чинь юунд ч чүрөөгөөс та нар ингээ шаагаад баярлаад байвал. Тэгээд яг ингэж бүр тамирчтай бүр ингээ амар ингэж одоо зэмснийхаа дараагаар яг энэ Оростой байсан тоглолтын юм бол ингэж хэлсэн. Та нар бол хоккей тоглохоор төрсөн хүмүүс ээ. Та нар өнөөдөр энэ тоглох хэрэгтэй хүмүүс. Харин одоо та нар яг яагаад гэдгээ энэ дэр гараа баталчих гээд гаргасан баг. Ингээд бас ингэ тамирчдыг бас амар урам зориг тэтгээд байна шүү дээ. Ингээд тоглолтын дараагаар хэвлэлийнх ингээд асуусан чи өөрөө яг тоглолтын дараа л ингээд багийнх ялчиж өөрөө ганцаар гараа явчихж байгаа тий. Тэр яг хаашаа явсан мэддэхгүй дээ. Гэхдээ ер нь бол тэгээд ганцаараа ингээд байхгүй болсон байсан. Гэхдээ бүр тоглолт тэр бол коуч нэг юм
хүсэл эрмэлзэлтэй хүрчээд нэг баяраа ганцаараа ч юм уу тийм За. тэмдэглэх гээд явсан байж магадгүй. Дараа нэг хөвлийнхэн цэцэг санаа гайг болчиход ирэхдээ ингэж хэлсэн ба. Хүмүүс биднийг юм ялсан гэд ингээ амар баяртай байх шиг байна. Тэгтээ надад миний хувьд бол ялах сонирхол байгаагүй. Харин бид нар яаж тоглох Америк хоккей ямар байдаг, яаж тоглолтгүй гэдгийг харуулах юм нэг гол зорилго байсан гэж л. Энд чинь бас тэгэхээр юм медалийн үн цэнтэй биш нэг юм Америк гэдэг юм улсынхаа үн цэнийг харуулах гэдэг байгаа зү. Ингэж хэлсэн байгаа. Харин энэ тоглолтын дээр хожлын гол оруулсан Майк Аризона гэдэг тоглогч тий. Энэ ингэж хэлсэн байгаа. Тэр голыг оруулахад би тэр голыг оруулна гэж ерөөсө бодоогүй. Зүгээр л хийдэг юм аа л хий гэж бодоод зүгээр одоо ингээд бөмбөг ирэхэд л би тэнд нэг зөгтөг нэг байрал гэж байдсан шүү дээ. Яг тэр байрал дээр зогсоол би хийдэг юм аа л хийцэн. Харин цаг дуусах мөчид манайх илүү гарсан байсныг ойлгосон гэж байгаа. Тэгэхээр яг тэр талбай дээр юу ойлгохгүй байгаа шүү дээ тий. Тийм бол тийм амар өрсөлдөөнтэй тоглолт төр ер нь хүмүүс ер нь яадаг бол контролоо алддаг бах. Ялангуяа юм хөл бөмбөг хоккей гих мэтэнтэй нөгөө ганцхан оноор хэмжигддэг минутцгүүд нь хизээ дуусгах нь мэддэггүй ингээл гүүгэлээд ийм хүнд спортууд бол хэцүү бах те ер нь бол тийм бах те. За үзэгчтэй яг энэ түүхтэй ижил таны одоо амьдралдаа үзчихсэн хамгийн одоо сонирхолтой апсет буюу хамгийн бага одоо хожих магадaltaагаас те хамгийн өндөр хожих магадaltaа буюу хоцсон тийм ямар багийн тоглолт ямар тамирчны одоо тоглолт байдгийг та бүхэн сэтгэл хөдлөлт хуваалцаарай. Бид нар ч сонирхолтой байх болно. Босын явдлууд пүрвэ гараг бүрийн 19 цагаас та бүхэн төрөг болно. Шинэ дугаараар уулзлаа. Баяртай үзэгчтэй.